Яа, орой минь хүргэе. За, Эрка хөгж байна. За, миний би 2025 онд Америкийн нэгдсэн улсад топ коучинг академиг лайф коуч гэсэн мэргэжлэр бас төгссөн байгаа. Тэгээ ойрд ер нь бол YouTube суваг дээр бичлэг оруулсангүй. Тэгээ миний гайхалтай бас хичээлийг өөрийнхөө ойлголтоор та нартай хүргэе гэж бодсон байгаа. Тэгээд бас хүн болгоно тийм сонирхолтой биш ч байж магадгүй. Гэхдээ ерөн сонирхоход илүүдэхгүй шүү гэж хэлмээр байна. За энэ ямар хичээл вэ гэхээр миний хувьд бол SEO класста одоо ингээ 3 дахь хичээлдээ ингээ суралцаа явж байгаа. Тэгээд Нара Томсон багшийнхаа өдөртөө явуулж байгаа энэ 4 дахь хичээлдээ суралцаа явж байгаа. За энэ одоо 2026 оны хичээл маань ямар хичээлээр эхэлсэн бэ гэхээр API profiling гэсэн гайхалтай хичээлээр эхэлсэн. За энэ юуны тухай вэ гэхээр хүнийг уншиж сурах тий хүнийг танд сурахыг ингээд хэлж байгаа нэр томьёо байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас бага байхдаа ер нь бол хүмүүсийг ингээд гаднаас нь ойлгоод тий таниад ингээд мэдээс сурчихсан гэж хүмүүсийг таних гэж бас маш хичээдэг мэдээж. Тэр болгон хүмүүсийг таниад мэдээд ич чаддгүй. За тэр чинь тэгэхээр амар гайхалтаас зүйл юм гүн гүнзгий зүйл байх нэ гэдгийг бас нэг хичээлээс аягүй сайн ойлгож авсан. Тэгэхээр энэ зүйлийг бас та нартайгаа хуваалцъя гэж бодсон байгаа. Та нар ч гэсэн бас тийм хүмүүсийг ингээ гаднаас нь хараад тийм ингээд таньж мэддэг болчихсон гэж боддог л бах тийм. Тэгэхээр энэ зүйлээс маш хэрэгтэй байгаа шүү. Тэгээд зүгээр л одоо хүмүүстэй ингэж найз нөхөрлөөгүй байх та тийм хүмүүстэй ингэж ойртож дотносоогүй байх та ингэж таньж мэддэг бас юм боломжтой байгаа тийм ээ. За энийг бодоод тийм API profiling гэж нэрлэдэг байх нэ. Тэгээд энэ одоо ямар хүн юм болоо тийм ямар амьдралын хэм маягтай юм болоо за мөн дээрээс нь ямар зан ааш гаргадığım болоо гэдгийг зүгээр ингээд гаднаас нь хараад юм мэдэх боломжтой тэр зүйлийг API profiling гэж хэлдэг байх нэ. За тийм бол би бас ингээд өөрийнхөө бичиж тэмдэглэж авсан зүйлсийг ярьж байгаа учраас бас хараад дэвтрээ хараад хийж байгаа шүү заяа. За бид хамт амьдарч байгаа хүний тий найзж байгаа найз нөхдөө за бизнес хийж байгаа хүмүүсээ юм таниад ингээд сурчих юм бол бид нар ингэж хурд шаардлага болтны. За бид нар ч маш их ингэж хүмүүст хуурдагдаад байдаг тий. Одоо бизнесийн хамтчтай ч юм уу айц болоод найз нөхдөө ч юм уу тий араасаа хотруулах тохиолдол маш гараад байдаг. Тэгэхээр одоо чи энэ зүйлийг мэдэж авснараа за хүмүүс ингэж хуурдаг боломжгүй болох нэ гэдгийг бас хэлэхэд айгүй гоё таатай байна. Тэгээ миний хувьд бол энэ зүйлийг мэдээд аавна гэдэг бодод үнэхээр гайхалтай юм байсан. За API profiling арга нь бол тийм хүмүүсийн ингээд сэтгэл хөдлөл мэдрэмж дээр биш мотивац дээр биш одоо хүмүүсийг ста нэрээ хүчтэй хартай зоригтой хартай гэсэн тийм нэг мотивац дээр биш тийм. За inspiration буюу за хүмүүсийг ингэж өдөө хөдөлгөх тийм тэр зүйл дээр ингэж төвлөрдөггүй гэж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн юун дээр төвлөрдөг вэ гэхээр факт дээр. За факт гэж юугаа хэлээд байгаа вэ гэхээр чи 40 настай. 2007 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. Чи бор мэдтэй. Чи бор үстэй. Яг чиний тэр нэг өөрчилж болохгүй тэр нэг бодит зүйлээр төвлөрдөг байгаа байхгүй. Тэгээ үүнийг сурчих юм ба тэгээ хизээч хүнд ч хурдахгүй гэсэн тэр нэг зүйлийг багш маань хэлж өгсөн. Тэгээ энэ одоо тэгэхээр гайхалтай. За тэгээ 2026 2027 он бол хямралын жил байгаад байгаа. Тэгээд яагаад ингэ хямралын жил вэ? Яа тэгвэл одоо ингэ хямраад байгаа юм бол хүмүүс одоо юун дээр төвлөрөх юм бэ гэхээр хүмүүсийн төвлөрөх зүйлийн ерөөсөө бодит зүйл дээр л анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр ямар ч тийм одоо чи хүчтэй, чи зоригтой, чи өстө нэрээ чадна гэсэн тэр нэг мотивац тэр нэг одоо юу өдөөж хатгадаг тэр нэг зүйл дээр ингэж өрөөсөө төвлөрөх тий яг бодит үр дүн гаргасан юм уу үгүй юм уу? За энэ зүйл чи яг бодит юм уу үгүй юм уу гэсэн тэр зүйл дээр ингэж хүмүүсийн анхаарал маш ихээр төвлөрнөө гэсэн тэр зүйлийг бас хэлж өгч байгаа. Тэгээд яагаад ингэ хямралын жил гэж нэрлэж байгаа юм бэ гэд. Тэгэхээр мөнгөний асуудлууд маш их гарч байгаа тий улс орны хувьд ч гэсэн одоо ард иргэдийн маань хувьд ч гэсэн тий хүмүүсийн хувьд хувь хүмүүсийн хувьд ч гэсэн одоо ингээ мөнгөний асуудлууд маш их гарч байгаа. Тэгээд тэр зүйлээс болоод бас ингээд хямрах нэ бид нар тэгээд
өдөр ирэх тусам бараг ингээд цаг минут тутмаар ингээд мөнгөний ханш маш их тулгарч байгаа. Тэгээд тэрийг та нар манаас мэдж байгаа. Тэгээд ер нь одоо цаашдаа цалинтай ажил гэдэг зүйл бол баталгаа биш болцсон гэдгийг бас хэлж байгаа. Тэгэхээр энэ зүйл маань эдгээр ингэж баталгаатай зүйлүүд биш учраас 2026, 27 онуудад маш их тийм хямрал явагдах нэ. За дараа нь яаж байгаа вэ гэхээр дэлхийн нийтэд дэлхийн улс орнуудад маш их дайн дажин гарч байна. Энэ сайгүй дайн дажин гараад байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйл манаас хямралт маш их нөлөөлнө. Хүмүүс маш их эрүүл мэндээ алдаж байна. Эрүүл мэндэд хэдий ингэж анхаарж байгаа ч гэсэндээ за эмдэг эргүүлсэн хүмүүс маш их байна. Тэгэхээр энэ зүйл маань эмгэлтэй холбоотой энэ зүйлсээс болоод маш их хямрах нэ хүмүүс. За дараагийн зүйл маань юу вэ гэхээр ажлын байр байгаа. Тэгээ AI болоод хүмүүсийн ажлыг авч байна гэж байгаа. Тэгээд дэлхийн нийтэд бол AI-аар одоо хүмүүсийн ажлыг маш их орлуулж байгаа. Тэгээ удахгүй нөгөө нэг бүх мэрэгчлүүд баг ингэж AI-аар орлуулагдах болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад ингэ AI-ыг сонгож байгаа вэ ажил олгогчнаар гэхээр AI бол өвдөхгүй, зовхгүй тийм одоо би ятраад байна гэж гоншихнохгүй өгөөсөө тэгээ уйлдаггүй амар тийм зардал багтаа байгаа учраас ажил олгогч нар AI-ийг бүхэн ингэж сонгож одоо байгаа гэсэн тэр нэг зүйлийг бас багш маань хэлж өгсөн байгаа. Тэгэхээр API гэдэг зүйлийг ингээд ойлгоод яг ингээд хэрэгжүүлээд ирэх юм бол маш гайхалтай зүйл гэдгийг бас энэс харах бүрэн боломжтой байгаа. Тэгээд яг нэг бяцхан тий эхний хэсгийг би тантай ингээд хүргэлээ. Тэгээд дараагийнхаа бас ингээд богино бичлэгээр бас таагаар өөрийнхөө тий сонссон зүйлийг явнаа. Тэгээд их урт болоод ирэхээр бас хүмүүс ингэж танихгүй байх магадлалтай учраас энэ хүрээд за энэ ихний хэсгийг өндөрлөж гинэ. Тэгээд дараагийнхаа хэсгээр тун